Зөгчтэй эрүүл өдрөглөх хөтөлбөр үргэлжлээд зочны цагаараа та бүхэнтэйгээ хурж байна. Тэгэхээр өнөөдрийн зочны цаг маань маш онцлог. За ер нь бол манай нэвтрүүлгийн хамгийн ер нь бол оролцдог битсэн оролцогч маань оролцож байна. За өнөөдөр бол хүүхдийн өдөр байгаа. Тэгэхээр хүүхдийн өдөрт зориулаад хүүхэд багчуудтай болон одоо хүүхэдтэй эцэгчүүдэд зориулаад бид нэр маш олон зөвлөгөө мэдээллийг хүргэдэг. За тэгэхээр өнөөдрийн зочин бол Moon Dance бүжгийн клубын тамирчин Ирэх Саран тий оролцож байна. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. За өглөөг сайхан өгцөн үү? Сайхан өгцөн. За ер нь бол одоо сүүлийн үед нөхөл хорионд хичээл соёлоо явах байгаах. Тэгэхээр юу хийж өнгөрүүлж байна? Одоо хичээл ном одоо ингээд танд хэлэгдсэн. Тэгээд энийг болоод ирэхээр би нөө амралт гэж хүлээж авахгүй харин бүр эсэргээрээ хөгжих боломж гэж хүлээж авч байгаа. Тийм болохоор гэртээ одоо хэлний сургуультай ээж одоо нөгөө өөрийнхөө хөгжүүлэх өөрийнхөө одоо хичээлдээ одоо нөгөө арай тутмаг байгаа хичээлүүд дээрээ илүү нэмэлт тавтлага аваад тэр мэтчлээ одоо үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээж байгаа. Тийм тэгээ яг нөгөө нэг ер нь бол илүү их цаг зав гэртээ өнгөрүүлж байгаа тий. Тэгэхээр яг тэр боломжийг өөртөө ашигласан байх л та. За ер нь бол тэгэхээр хамгийн эхлээд чамаагийн бүжиг хизээнээ сонирхож эхэлсэн бэ гэдэг ярианаас эхлэе. Хамгийн анх ер нь бол хэдэн оноос эхэлж хэдэн настайгаасаа бүжгээр хичээлж эхэлсэн бэ? Бас хамгийн анхны хичээлсэн бүжгийн төрөл нь ямар бүжиг байсан бэ? Би болоод тэрхээрээ нөгөө спорт бүжиг Монгол бүжигээ хоёр бүжгийн төрлөөр явдаг. Тэгээд би болоод тэрхээрээ Монгол бүжгээрээ бүр багасаа 4 нас ер нь бол арга 3 наснаас хийж хичээлсэн. Тэгээ одоо хүртэл одоо хичээлж байгаа. Тэгээд спорт бүжгээрээ болоод ирэхээрээ 7 наснаас эхэлж хичээлж байгаа. Зөв. Тэгэхээр бүр 4 нас 3 нас гэдэг чинь ер нь бол баг цэцэрлэгээсээ эхэлсэн байна шүү дээ. За тэгвэл ер нь бол яг ингэж бүжгийн спортоор хичээлэхэд хин нөлөөсөн бэ? Манай аав ах хоёр маань өөрөө бүжиглэх аягүй сонирхолтой. Тэгээд намайг болоод ирэхээр би нөгөө багтаа аавынхаа нөгөө аялдаг байсан одоо нөгөө бүжгийн аян дээр аягүйх нөгөө хөдөлгөөн хийх туртай одоо нөгөө бүжиглэх туртай гэсэн бодолтой. Тэгээ манай аав ээж хоёр хамгийн анх нөгөө манай Монгол бүжгийн багш буюу нөгөө продюсер багштай намайг Монгол бүжгээр оруулж ирсэн. Ер нь бол ингээд за 4 настай хүүхэд гээл тиймгүүд ингээд бүжиглэхэд одоо бас хэцүү шттэ тий. За бүжгийн хөдөлгөөн сурахад хэцүү ингээл хүний үг даахаас эхлээл одоо хүүхдүүд бас тийм байгаад байдаг. Чамд ер нь бол жоохон бахтаа ингээд бүжгийн спортоор бүжгэр хичээлэх ер нь хэцүү байсан уу? Ер нь бол хэцүү байсан. Тэгээд нөгөө мэдээж одоо бүжгийн спорт гэдэг чинь өөрөө нөгөө төвчээрийн одоо нөгөө шалгуур өндөртэй. Тэгээд манай багш маань өөрөө айгүй нөгөө зөөлөн үедээ зөөлөн хатуу үедээ хатуу тэгээд хатуу үед нь жоох ингээл имзэглээл ингэж ингээл тэгээд тэр үед маань аав ээж хоёр маань чи зүгээр чи энэ замыг сонгосон л бол энэ замаараа явах хэрэгтэй гэсэн урамшууллыг аваад тэгээд манай продюсер багш манаас намайг аягүй сайн нөгөө төсөр хатуучилттай болгож өгсөн. Тэгээд тэр хэмжээгээр би одоо хүртэл одоо бүжгээр хичээлж байгаа гэж боддог. Хэрвээ би ингээд анханасаа зөөлөн багш дээр яваад ингээд жоох ингээд юмнаас таниад байсан болоо. Тийм юмнаас жоохон хоошоо суудаг байсан бол одоо хүртэл ингээд бүжгэлж байгаа гэдэг маань жоох эргэлзээтэй байсан баха. За тэгвэл яг одооний бүжгэлж байгаа энэ бүжгийн төрөл нь одоо яг ямар бүжиг одоо ингээд Moon Dance одоо ер нь бол бас хамтлагтай байгаа тий. Тэгэхээр тэр талаараас гоё дэлгэрэнгүй ярил. За манай Moon Dance клуб өөрөө нөгөө айгүй том клуб болохоор одоо ингээд одоо яг миний насны хүүхдүүдийг ингэж бэлтгэж яагаад нэг хамтлаг болгоод мөнгө хийц гэдэг хамтлаг болгосон байгаа. Тэгээ манай Moon Dance клуб зөвхөн мөнгө хийц хамтлаг гэж байдгүй зөндөө олон идан эмэгтэй хамтлаг бүр жоохон насны хосуудын хамтлагийн олон хамтлаг байдаг. Тэгээд тэр дундаа болоод ирэхээр манай мөнгө хийц хамтлагийнхан бол айгүй тийм хүмүүс одоо нөгөө нийтэж тэгээд айгүй их нөгөө бүжгийнхаа Moon Dance клубын ах эгч нараас айгүй хүлгэр дуурайл авч тэгэж одоо нөгөө өөртөөгөө хөгжүүлж тэгээд манай багшийн нэрийг болоод ирэхээр Өлзөө оршиг гэдэг. Тэгээ манай Өлзөө оршиг багш маань болоод ирэхээр яг бидний нөгөө мөнгөний цавдлагыг одоо ингээд бүгднийг ингээд удирдах таандаа бол нэг хамтлагийнхан гэсэн одоо нөгөө урайтай бид Монгол бид мөнгө хийц гэсэн урайтай бид нар одоо нөгөө сургалт одоо хичээллүүдэд явуулдаг. За ер нь бол яхаа Moon Dance нэг бүжгийн одоо энэ клубыг бол ер нь бол маш Монголд бол алдартай шүү дээ. Тэгээд дэлхийд ч гэлтгүй бас те маш олон урлагийн тэмцээнд оролцож байсан. За тэгээд ер нь бол яг Moon Kids хамтлагийн одоо энэ бэлтгэл сургалтад мэдээж маш их хэмжээ хийдэг байх. За тэгэхээр одоо бас их сар маань хичээлдээ одоо хэд дэх анги вэ?
Одоо 7 дугаар анги. Тийм 7 дугаар анги гэхэд ч юмс хичээлийн хажуугаар бэлтгэлээ хийдэг баг. За ер нь бол 7 хоногт хэрэг бэлтгэл хийдэг вэ? Хичээлтэйгээ яаж зохицуулж юм? За бид нар орлоод ирэхээр яг тэмцээний үед болоод ирэхээр манай нөгөө одоо угаасаа нөгөө хүүхдүүдийн хичээл чинь одоо өглөө ордог, орой ордог, өдөр ордог гэд хоёрын янз бүр үүдэг. Тийм болохоор манай багш маань өглөө 6 цагаас хичээлээ ороод тэгээ 8 хүртэл хичээлээ ороод тэгээ хүүхдүүд нөгөө өглөө ордог хүүхдүүдээ хичээлд нь явуулчаад тэгээ өдөр ордог хүүхдүүдийн энэ одоо дахиж бэлтгэлийг нь хийлгэж агаад нэг одоо нөгөө 11 өнгөрөөгөө тэгээ тардаг. Тэгээд яг одоо нөгөө өглөө ордог хүүхдүүдийн хичээл нь одоо тарахаар өргөжлүүлж бас бэлтгэлээ хийдэг. Тийм одоо нөгөө юутай хуваартай явдаг. Ер нь бол эх сарангийн хувьд 3 наснаас эхэлж бүжиглсэн гэдэг тэгэхээр за өдний хүртэл 7 дугаар анги хүртэл ингээл явсан байна тий. За энэ хооронд ер нь бол ингээд бүжигнээсээ жоохон холтсон ч юм уу тийм цаг мөч байгаа юу? Тийм цаг мөч ер нь бол маш ховор. Тэгээд би өөрөө болоод ирэхээр бүжиглэх өөрөө маш сонирхолтой. Гэртээ ч гэсэн одоо дасгалаа хийгээд ээжийнхаа тусламжтай дасгалаа хийгээд сонголтоо хийгээд одоо нөгөө бүжийнхаа хичээлийг хийж одоо багш нартай бичлэг хийж явуулдаг. Тэгээд ер нь бол холдсон цаг үе маш ховор байдаг. За чи мэдээ тэгвэл яг энэ олон жилүүдэд хүн өөрөө сонирхолтой байж ээж өөрөө энэ бүжигтэй дуртай байж ээж тэ энэ бүжигийн спорттой хайртай байж энийг цагийг өнгөрөөх байх л та. Тэгэхээр яг бүжигийн спорт одоо ингээд телевиз үзэж байгаа хүүхдүүд маань ч юм уу те бас ингээд сонирхож байж магадгүй л те. Яг бүжиг гэдэг яг хүнд юуг өгд юм болоо? Бүжиг гэдэг хүнд одоо нөгөө жишээлбэл одоо эмэгтэй хүнд айгүй их тийм эрхэмсэг одоо юм цэмцгэр зан суулгаж өгдөг. Тэгээс тэсвэр хатуужил маш их суулгаж өгдөг гэж боддог. Тэгээд одоо нөгөө зарим хүүхдүүд бүжгээр хичээлнэ гэхээр заримуд нь жоохон нөгөө өөрөө дуртай өөрөө жоохон жиiхэд багш нартай загнуулж магадгүй гэсэн жоохон бодолтой байдаг. Тэр үед болоод ирэхээр хүүхдүүд нөгөө найзуудтай хандалж эхлэхэд бүжиг өөрөө тэсвэрийн одоо нөгөө шалгуур өндөртэй гэж хэлсэн. Тийм болохоор өөрийнхөө айцыг давж ийж тэр нөгөө одоо өөрийнхөө хүссэн зорилготой хүрч чадна хаа. Ямар мундаг юм бэ. Тэгэхээр ер нь бол аливаа зүйлээр удаан хичээлэхээр хүн угаасаа нөгөө тэсвэр төвчээрийг маш их ер нь бол суулгадаг штэ. За тэгэхээр гэрийн нөхцөлд байхдаа ээж нь ер нь бол юм тасал хөдөлгөөнд нь маш их тусалдаг гэж юм. Тэгэхээр ер нь гэр бүл нь их чамд хэр их одоо тэгээд дэмжлэг тусалцаа үзүүлдэг вэ? Мэдээж л аливаа зүйлд хүрэхин тулд те гэр бүлийн тусалцаа маш их хэрэг болдог. Тэгэхээр энэ талаар ярил. За манай өөрөө нөгөө аав ээж хоёр маань бол өдөрхөрөө намайг айгүй нөгөө сайн дэмжиж өгдөг. Одоо нөгөө ийшээ тийшээ явна гингүүд миний охин одоо тэгж бэлтгэлтэй одоо тэрэндээ яв гэдэг айгүй сайн миний цагийн хуваарийг айгүй сайн зохицуулж өгдөг. Тийм болохоор би нөгөө өөрөө цагийн хуваараа сайн зохицуулах гэж ер нь л хичээж байгаа. Тэгтээ аз ээж хэмжээнд хэрэггүй. Тийм болохоор нөгөө манай ээж маань миний цагийн хуваараа айгүй сайн зохицуулж өгдөг. Тэгээ одоо нөгөө карантины үед болоод ирэхээр одоо мэдээж одоо карантинлэгдсэн сургалт ийдсэн орохгүй байгаа. Тийм болохоор одоо нөгөө манай багш маань бидний одоо формыг алдагдуулахгүй тулд одоо ингээ карантинтай хашууд тэмцээн болоод эхэлнэ. Формыг алдагдуулахын тулд өглөө 9 цагаас бэлтгэлээ орж эхэлдэг. Тэгээ өргөжлүүлээд хэлнийхаа сургалтууданд орж эхэлдэг. Одоо удахгүй нөгөө тэл хичээлүүд гарч эхэлж байгаа. Тэгэхээр ер нь бол карантин одоо хөл хорионд хүмүүс ингээл зүгээр ингээл юу гэдэг чинь кино үзэл ингээл цаг завыг ингээд өнгөрөөгд байгаа штэ. Тэгэхээр чиний хувьд өглөө 9 цагт бэлтгэлээ хийгээд тэгээд эхлээ сургалт гэхээр ер нь бол яг ердийн юунасаа нэг өөрчлөлтгүйгээр завгүй байгаа даа шүү дээ. За тэгвэл эх цангийн хувьд хамгийн анх одоо оролцож исэн тэмцээн нь ямар тэмцээн байсан бэ? Хамгийн анх оролцож исэн тэмцээн болоод ирэхээр Монгол бүжгийн тэмцээн байдаг. Тэгээд мэдээж одоо нөгөө Монгол бүжгийн тэмцээн болохоор айгүй их нөгөө тийм сургалт хийх хэрэгтэй болдог. Одоо ямар ч нөгөө бүжгийн спорт гэлтгүй одоо нөгөө бүх нөгөө уралдаан тэмцээнүүдэд орохын тулд өмнөх өдрөө нөгөө маш их бэлтгэл хийх хэрэгтэй болдог. Тэгээд манай Монгол бүжгийн тэмцээн хамгийн анх би одоо орж исэн. Тэгээд манай багш маань аягуулсаа намайг бэлдсэний үр дүнд бас аягуулсаа үр дүн гарч чадсан. Тэрнээсээ би өөрөө урамшаад тэгээ нөгөө аягуулсаа одоо тэр одоо юугаараа
төрлөөрөө аягуулсан хичээлж хичээлж байгаа гэж боддیں۔ За тэгвэл мэдээж хамгийн анхны тэмцээн гэдэг бол аюу дурсамжтай бас ингээл тоглох сандрал зөөрөн байдаг бах тий. За тэгвэл ер нь бол ингээд чиний хувьд одоо ингээд хамгийн том тэмцээн чинь ямар тэмцээн байсан бэ? Хамгийн том тэмцээн болоод ирэхээр 2000 нөгөө Австрийн Вен хотод болсон олон улсын тэмцээн байдаг. Тэрэнд болоод ирэхээр би 15 дахь байранд орсон. Нөгөө манай Монголоос зөвхөн 2хан хос явсан. Манай Үлзаарч хогшийн нэрээр Moondays клубын нэрээр нөгөө 2 хос яваад хоёулаа нөгөө аягуулсан оролцоод ирсэн. Тэгээ бас тэндээ аягүй урамшаад одоо бид нар аягуулсан бэлтгэлээ хийхийг зорьж байгаа. Одоо тэгээд яг сайхан бэлтгэлдээ ороод яг сайхан ингээд хичээл сургуультай яг ингээд зохицуулаад эхэлжээс чи карантин гарцсан. Тэгээд тэрэн дээрээ одоо нөгөө аягуулсан түлхүү хичээллээд одоо бүжиг спорта сайн нөгөө хөгжүүлээд явна гэж бодож байгаа өөрөө. Тэгэхээр хосоороо гэдэг чинь одоо тэгээд хамтарч партнертайгаа оролцсон гэсэн үг. За тэгвэл ингээд за гадны оронд очиод ингээд 5 тэмцээнд оролцсон байж тээ. Тэгэнгүүт ер нь гадны орны чиний үеийн хүүхдүүд ер нь хэр байд юм бэ? Бас ингээд тэднээс ингээд харах одоо тээ бас ингээд ер нь за гадны орны хүүхдүүд ийм байд юм биш үү гэсэн нэг дүгнэлт байвал ямар хүүхд байсан бэ? Яг ингээд яг харсан чинь ингээ гадны орны хүүхдүүд амар задгаа хийдэм билээ. Би бүр харснаа амар гайхсан. Тэгээ амар задгаа ингээ хамаа намаагүй хөдөлдөг. Айгуусаа ингээд өөрийгөө ингээ чөлөөлчдөг. Тайзан дээр гараад зарим хүүхдүүд ингээ тайзан дээр гараад бүр ингээд ногоо татдаг штеп. Тийм юм байхгүй. Гадны орны хүүхдүүд бүр ингээ чөлөөтэй ингээд хамаг бие сулцсан байд юм билээ. Би бас өмнө нь ер нь бол тэмцээнүүд орохдоо би өөрийгөө амар ингээд барьцдаг гэсэн гэж өөрийгөө ер нь бол боддгийн. Тэгээд ер нь бол гадны орны тэмцээн олон тэмцээнд уралдаанд орж ирхэлснээс хойш би өөрийгөө аягуулсан задраад одоо нөгөө хүмүүстэй аягуулсан нийтж ярьж чадсан гэж боддог. Ер нь бол мэдээж нөгөө нэг гадны орны тэмцээнд оролцож өөрийгөө илүү сорих хэрэгтэй байдаг баг. За тэгэхээр за Moon Kids бүжгийн одоо хамтлагийн хувьд ер нь хідэн гишүүнтэй байдаг оролцсон нөгөө бас тэмцээнийхээ тухай ярил. За Moon Kids одоо нөгөө Moon Kids хамтлагийн маань одоо нөгөө үндсэн гишүүд яг үндсэн тууштай гишүүд нь болоод ирэхээр 16 байдаг. Тэгээд ер нь бол оролцсон тэмцээнүүд гэх юм бол хамгийн том тэмцээн нь одоо 2019 онд болсон Сарны зам гээд улсын одоо нөгөө юутай улсын тэмцээн байдаг. Тэрэн дараа бид нэр алтан медаль авсан. Тэгээд тэрэндээ бид нэр ер нь бол айгүй өөртөөгөө айгүй өндрөөр үнэлт одоо нөх амир өндрөөр үнэлт сурсан гэж боддیں۔ Өмнө нь болоод ирэхээр бид нэр өөртөө зүгээр өөрсдийнхөө л одоо нөгөө хэмжээнд байгаа бид нар болоод ирэхээр тийм амир мундаг биш гэж өөртөөгөө ер нь бол боддог байсан. Тэгээд угаасаа яалтчгүй тийм тэмцээнд төрүүлсэн гэж бодохоор өөрсдөө бас амар барахтын билээ. Тийм шүү дээ. Улсын хэмжээний том тэмцээнд тийм нэгдүгээр байрыг аавна гэдэг чинь бас маш хичээл зүтгэл гарсан байх. За ер нь ингээд хосоороо бүжиглэн гэхээр те одоо ер нь бол ингээд багасаа ингээд спортоор хичээлж өгнө. Хосоороо ингээд бүжиглэх нь одоо ингээд хэр хэцүү байдаг вэ? Бас би биний ойлголцол гэдэг айгуу чухал байдаг байх. Тэгэхээр энэ талаараас гоё зөв юу вэ? Одоо манай хос маань болоод ирэхээр надаас нэгээр дүү. Тэгээд нөгөө анх бит хоёр чи ерөөсөө өөрсдөө ерөөсөө ингээд нэг нэгтэй ойлголцож чадахгүй ингээд нэг нэгнээсээ жирэхэл ингээд жаахан ингээд холмоор санагдаад тийм байсан. Одоо болоод ирэхээр бит хоёр бүр одоо ингээд нэгдэж чадсан. Тэгээд одоо нөгөө манай хос маань болоод ирэхээр би жоохон болохоо би жоохон ингээд хас ингээд жоохон загиндаг маяндаг. Тэгээ нөгөө би хамгийн анх нөгөө 7 настайгаас спорт бүжиг хичээлж эхэлсэн. Тэгээд жаахан хосоосоо жаахан одоо нэг энэ спортоор хичээсэн болоод хараа жаахан ингээд жаахан ингээд чи тийг энэ тийг гэж жаахан заавар зөвлөгөө өгөх гэдэг үү? Жаахан заавар зөвлөгөө өгөхгүй. Одоо болоод ирэхээр эсэргээрээ тэр маань надад заавар зөвлөгөө өгөхгүй байдаг. Тэгээд манай хос маань болоод ирэхээр айгүй хүмүүстэй бас айгүй нийтж тэгээ айгүй нөгөө цоглог тийм болохоор ер нь бол бит хоёр нэг нэгнээ ойлголцоход илүү амар байсан. За ер нь бол ингээд их сарангийн ярианаас нийтэж гэдэг үг айгүй их сонсогдож байна л та. Тэгэхээр бүжгийн спортод ер нь нийтэж зан чанар одоо ер нь бол айгүй чухал байд юм шиг байна. Тэгэхээр одоо яг бүжгийн спортод одоо тийм хүнд бас нэг юм ёс зүй гэж байдаг байх. Тэгэхээр та нарт багш ч юм уу ямар ёс зүйтэй байхыг ер нь бол зөвлөдөг вэ?
Манай багш бол тэгэхээр нөгөө бид нар одоо нөгөө тэмцээнүүдэд орохоор бас өөр клубийн хүмүүс бас таарна штэ. Тийм хүмүүстэй бити тэгээд шууд мэдлэхгүй өнгөр дандаа сайн байна уу гэж мэдлжээ. Хүүхэд ч байсан, том хүн ч байсан заавал сайн байна уу гэж мэдлжээ. Тэгээд бас хүмүүсийг сайн байна уу гэд өөртөө чинь мэдлж хахад заавал өөдөөс нь хариу үйлдэл үзүүлж бити тоохгүй явж тэр чинь хамгийн муу зан гэж аягүй сайн сурах. Тэг ер нь бол тийм данжаанаар багасаа нөө сурчих юм бол юу бах те. Там болохоор аягуулсаа нөгөө тэрэндээ зуршил болоод тийм бас аягүй соёлтой байх чинь бас нэг талын зөв баг. Тэгэхээр за эх сарангийн хувьд одоо энэ цаашдын төлөвлөгөө ер нь юу байгаа вэ? Энэ бүжгийн спортоор одоо тий өшөө илүү одоо өргөн одоо ирээдүгээ харсан байна уу? Яг ямар одоо ирээдүйтэй байна? Одоо ер нь бол манай нөгөө зарим багшинд ингэдэг чамд одоо нөгөө манай хоспиталыг та хоёрыг дэлхийн хүн болгоно гэж аягүй их ярьдаг. Тэрэнд нь бит хоёроос аягүй их урамшдаг. Одоо нөгөө бит хоёрыг зөвхөн ингээд бит хоёр ч гэсэн бусад хүүхдүүд яг адилхан хүмүүс тэгтэл бит хоёрыг онцолж аваад одоо манай Moon Dance клубын Monkey самлынхныг онцолж аваад та нарыг дэлхийн хүн болгоно гэж байгаа нь аягүй их урамштай санагддаг. Тэр хэмжээгээр бид нар одоо бүр хичээмээр одоо санагддаг. За одоо ер нь бол хамгийн ойрын одоо ингээд оролцох хүсэлтэй байгаа ч юм уу уралдаан тэмцээн ямар тэмцээн бэ? Одоо ойрын үед нөх амар төлөвлөсөн тэмцээн байхгүй. Гэхдээ олон улсын тэмцээнд орохыг аягүй их одоо нөгөө зорж байгаа. Нөгөө дэлхийн тайзан дээр гарахыг аягүй их хүсэж байна. Тийм шүү дээ. Тэгэл хүн болгоны мөрөөдөл байгаа шүү дээ. Одоо яг өөрийнхөө тэр нөгөө хичээлж байгаа тэр зүйлийнхаа хамгийн дээд оргилт нь л ер нь бол байхыг мөрөөддөг байх. За эх саргийн үед багасаа ингээд бүжгийн спортоор хичээлж байгаа. Тэгвэл ингээд чамд хувь хүнд одоо нэг өөрчлөлт гарч байгаа хэрэгтэй. Найз нөхөд ч юм уу сургууль соёл дээр яг бүлийнхэнтэйгээ. За ингээд чамд ер нь бол багасаа энэ спортоор хичээсний үр дүн чамд яг яаж мэдэгдэж байна вэ? Би өөрөө болоод ирэхээр Хинтээ аймагт амьдардаг байсан. Хинтээ аймгийн бор өндөр суманд. Тэгээд одоо өмнө жил одоо нөгөө нүүж ирсэн. Тэгээд нүүж ирээд өөр сургуульд ороход нөгөө тэнд манай бүжгийн хүүхдүүд аягүй их байдаг байсан. Манай ангид. Тэгээ одоо 84 дахь сургууль сурдаг. 7 дахь. Тэгээд тэнд болоод ирэхээр манай бүжгийн найз нар аягүй их байсан болохоор би өөрөө ингэж ангийнхнаас жоох ингэж холдомжтой юм уу эсвэл жоох ингэж ирхэж вэрхсэн юм байхгүй. Тийм болохоор би ер нь спортоор хичээллэх юм уу урлагаар хичээллэх нь хүмүүстэй аягүй их танилцаж тэр хэмжээгээр өөрийнхөө нэр хүндийг ч гэсэн аягүй их сайн олж авдсан болов уу гэж боддتي. Өөрийн гэсэн одоо нөгөө сайн нэр зүүж одоо нөгөө тэр охин чи тгий сайн мүжгэлдэг шүү тэр охин чи тгий сайн дуулдаг шүү. Хөө тэр чи ямар мундаг юм бэ гэсэн тийм сэтгэл хүмүүс төрүүлдэг юм болов уу гэж боддتي өөрөө. Тэгэл яг одоо ингээл мэдээж эх сарын ангидаа сургуульдаа бүжгийн одоо ингээл үзүүлбэр болонгод урлагийн үйлчлэгээр бол мэдээж чийл одоо тийм гоцлол ордог нь бол тодорхой байх. Аха. За тэгэхээр ер нь бол ирээдүйд том болоод яг ямар мэрэгжилтэй хүн болохыг боддог вэ? Ирээдүйд том болоод бүжигчин болно. Тэгээд бүжигчин дундаа яг ямар бүжигчин болох вэ гэхээр нөгөө бүжигчин дундаа нөгөө айгүй олон төрөл байдаг. Бүжиг дэглээж, бүжигчин, бүжгийн багш гээд би энэ дундаа бүжигчин болно гэж өөрийгөө боддог. Тийм болохоор одоо нөгөө тийм болохын төлөө одооноос аягуулсаа шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Тийм болохоор одооноос эхлээд ерөөсөө талхуурч болохгүй. Тэгээд одоо хичээлдээ сайн сурах хэрэгтэй, бүжгээ сайн бүжиглэх хэрэгтэй. Энэ хоёрыг хасуулах хэрэгтэй. Одоо хичээлээ сайн сурна гэд бүжгээ хойш тавьж болохгүй, бүжгээ сайн сурна гэд хичээлээ хойш тавьж болохгүй гэж боддог. Тийм шүү дээ. Ер нь бол мэдээж нөгөө нэг тэгвэл чи одоо энэ ингээд энэ багасаа л ингээд нөгөө нэг тий өөрийнхөө ирээдүйн мэрэгжлийг харсан байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол нэг л чиг рүү ингээд явна гэсэн үг. За яг одоо ингээд энэ хугацаанд хичээлж байхад хамгийн хэцүү байсан үе ч юм уу тий. За энэ ингээд энэ тэмцээнд бэлдэж байхад нойр холгүй бэлдээ жоохон хэцүү байсан гэдэг ч юм уу. Их тийм үе тохиолдсон уу? Тэр болоод ирэхээр олон улсын тэмцээн байсан. Гадаадын тэмцээн тэр үед болоод ирэхээр Австрийн Вен хотод болоод ирэхээр манай Монголын цагаас арай өөр. Энд шөнө болж байгаа тэнд өдөр болоод тэмцээн болж байна. Тэнд шөнө болж байгаа тэнд өдөр болж байна гэдэг. Тэгээд бид нар болоод ирэхээр бид нар чинь нөгөө хүүхдүүд болохоор шөнө болохоор нойр хүрээд. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө багш маань тэрийг анханасаа нөгөө мэдчихсэн юм бэлээ. Тэгээд бид нарыг
өдөр нь бас энэ Монгол тавтай өдөр нь бэлдэж байгаа. Шөнө бас бэлдэж үзсэн. Тэгсэн чинь хамгийн сонин нь болоод ирэхээр шөнө болсон чинь бид нар илүү ингээд сэргээгүйсэн. Тэрнээсээ айгүй өөртөө гайхсан. Тэгээд Астри Вен хотод очиад ингээд тэмцээн болоод ингээ уг нь ингээд айгүй том хүмүүс ингээ үзэж байгаа шүү дээ. Тэмцээнд оролцоод ингээ том хүмүүс үзэж байгаа. Тэр хонд бид нар ингээ бүгдээрээ унтчихсан. Бүр нойрндоо дийлдээд ерөөсөө яаж чадахгүй. Тэгээд нөгөө метрогоор ингээд явж ангууд нэгнийгээ дууралцсан унтчихсан тэр зураг нь хүртэл байдээ тий. Бид нар тэрийгээ бодохоор айгүй инээдтэй санагддаг. Тэгээ ер нь бол яг дурсамжтай бас тийм үр тохиолсон байд. Тэгэхээр цаашдаа бол ер нь бол иймэрхүү зүйл бол нэлээх тохиолдох тий. За ер нь бол ингээд бүжгийн спорт гээл ингээд яаж бүжгийн спорт чамаа бүжгийн спортоос өөр одоо өөрийнхөө энийг авьяасыг нээх ч юм уу одоо бас тийм бодол байгаа юу? Би одоо ер нь бол одоо зүгээр бодохдоо имзүүч гэж үүдэг нөгөө имийн санд ороод ийм хүмүүс тийм одоо урсгалыг бас жоон сонирхож эхэлж байгаа. Тийм болохоор бас физик хийм биологи гуртай аягуулсан орох хэрэгтэй хаа гэж бодож байна. Хичээлдээ аягуулсан шамдах баха. За ер нь бол чи ингээд 95-ны найз нөхөдтэй ч юм уу тэгээ уулзсан хүмүүстэй бүжгийн спортоор хичээл гэж ер нь бол зөвлөдөг. Та нар чи одоо сонирхолтой бол бас нөгөө сонирхолгүй хүнийг бас ингээд жоох ингээд хүчмдэг бол бас сонин. Тэгээд нөгөө тэр хүн чинь найз сайн тууштай байхгүй. Яг өөрөө сонирхолтой тэгээд тэрнгээр хичээлж чадахгүй хүмүүст бол аягүй сайн зөвлөдөг. За их саргийн хувьд ер нь ингээд Монголдоо ч юм уу тий одоо ингээд хараад ингээд бүр ингээд ямар гоё бүжгэлдэг их ах хоёр вэ тий. За энэ ах хоёр шиг ингээд би хурдан болох юмсан гэж боддог. Тийм үлгэр дуурайл авдаг хүмүүс нь хэн бэ? Манай багш. Манай ах өөрөө айгүй сайн бүжгэлдэг. Бас би багшийнхаа айгүй бэнэн. Тэгээд бас Moondance клубын ах эгч нар шиг болохыг айгүй их хүсдэг. Ингээд амар зэгзэг манай эгч нар өөрсдөө амар зэгзгэр тэгээ хаан ч бас ингээд тэр зангаа ерөөсөө тавьдгүй. Тэгээ бүжиглэхтэй хүртэл өөрсдөө ингээд цэнцгэр байдаг. Тэрэнд нь би амар гой санагддаг. Би хурдах шиг л энэ эгч нар шиг болохоосаа л гэж боддог. Ер нь тэлгээ яг бүжгийн спорт гэж эмэгтэй охтуудыг ингээд багаас нь ер нь бол хичээллэл дээ нөгөө нэг бие зөв авч явах соёл дээрээс нь өсөлтөнд ч айгүй нөлөөлдөг багаас нь айгүй ер нь бол ингээд хэрэгтэй гэж ер нь бол яадаг. Тэгэхээр за гэрийн нөхцөл ингээд дасгалт сургалт хийж ийн гэж юм. Тэгэхээр онлайнаар ер нь бол бэлтгэл хийж байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд одоо сонголтоо хийгээ бичлэгээ багш руугаа явуулах жишээний бүжгийнхаа одоо нөгөө өөртөөхөө бүжгийг хийгээд багш руугаа хийх жишээний тэгээ одоо нөгөө бид нар бүжгэнд одоо нөгөө яг 20-гүй явах үедээ нөгөө бүжгэндээ орох юмд бид нар айгүйх нөгөө бие халаадаг байсан. Ингээд тойрчгүй гээл дээс тоглоал тэгээл ингээд планк барьж ороод тэрийнхаа бичлэгийг ер нь бол явуулдаг. За ер нь бол ингээд нэг тасгал хөдөлгөөн хамгийн их бэлтгэл хийхэд ингээд хүн ядраал тий эхэндээ бол ингээд хэцүү байдаг шүү. Тэгэхээр ингээд хүснэг танаасаа ингээд биеийн ядардаг ч юм уу чамд ер нь хэрэг тийм нөгөө нэг бие физиологи одоо биений асуудал байсан бэ ингээд бэлтгэлээс ингээд ядрах ч юм уу ингээд тэгэл ингээд бэлтгэлээ хийж маргааш нь хичээлээ авахд бас ингээд тий хүн өөрт угаасаа энэ ядарсан мэдрэмж төрөөд байдаг шүү. Бид нар ингээд ер нь ингээд өмнө нөгөө карантинлагдсан да. Тэр үед бид нар ерөөсөө тий онлайн сургалтаа ороогүй тэгсэн чинь ингээд шууд бэлтгэлдээ орсон чинь маргааш ингээ хамаг би хүндэр ингээд баг ингээ алхаж чадахгүй хөл салганаад тэр үед амар хэцээс. Тэг ингээ нөгөө сонголт хийж өнгөд ингээ амар ингээ хөл гал салганаад ингээд ёо гээ бүр заримуд нь бүр ойлгох жишээний. Тийм тэг айгүй хатуурсан байсан. Тэгээ манай агш маань тэрийг айгүй сайн доо нөгөө манай агш бэлтгэлдээ орох юм зандаа нөгөө бие халаалт хийлэгдэг, сонголт хийлгээ тэгжээж бэлтгэлдээ оруулдаг. Тэгэхгүй бол хүний бие нөгөө өөрөө ингээд бүр өөрөө ядардаг. Хэрвээ ингээд сонголтоо игээ нөгөө бие халаалтаа хийчих юм бол арай ядарх нь арай гайгүй байдаг. Тэгээ манайх маань аягүй сайн сонголт хийлээдээ те. Заримуд нь ингээд бүр ингээд хөшцөн ингээд яач чадахгүй. Тэгээд тэр үед аягүй хэцүү байсан баха. Тэгээд ингээд сонсохоор бүжгийн спорт ер нь бүжгийн спорт гэлтгөө бүхэл спорт нөгөө бэлтгэл сургууль, тогтмол бэлтгэл сургуульд айгүй чухал. Жохон тасалцчлаар тэгээд нөгөө нэг өмнө хийжсэн форм ингээд ороход айгүй хэцүү болсон баг. За ер нь бол том болоод ингээд багасаа л ингээд бүжгийн спорт хичээлж том болоод тий бас ингээд яг нөгөө нэг илүү үр дүнтэй
Ер нь бол тэг ингээд бүр ясанд нь суудсан гэдэг штэ тийм байдаг бах. За ер нь бол багасаа ингээд бүжгийн спортоор хичээллээд одоо энэ хүүхдүүд дунд ороод тэгэнгүүт хүүхдүүдийн харилцаа ч юм уу тэрэнд одоо яаж та нар одоо чинь мөнгө хийц гэдэг хүүхдүүдийн одоо хамтлагтай байна. За энэ хамтлагийн хүүхдүүд хоорондоо ер нь бүжгийн юунаасаа өөр харилцааны хувьд хоорондоо яг хэрхэн харилцдаг вэ? Одоо бүгд багасаа хичээлсэн юм чинь суур хүмүүжээс суудсан байгаа. Манай Moon Kids клубын тамирчид бол хүмүүстэй айгүй нийцж байдаг. Одоо нөгөө нийтс зам маань айгүй хүмүүст айгүй нөлөөлдөг баг. Тийм болохоор нөгөө манай бүжгийн хүүхдүүд ерөөсөө хүүхдүүдийг яалгадаггүй. Ингээд манай одоо жишээлбэл манай одоо нөгөө Moon Kids клубын хүүхдүүд ингээд бөөнөрөө нийлж байгаа л ингээд ариун ингээд юм яриад. Тэгээд одоо нөгөө манайх Moon Kids хамтлагийн одоо зөвхөн тэр хүүхдүүд гэлтгүй зөндөө олон хүүхдүүд суралцдаг. Одоо бүр бага насных байна, том насных байна. Одоо манай Moon Dance дээр явдаг багшийн хүүхдүүд бол бүгдээр Moon Kids хамтлагийн гишүүд гэсэн үг. Тийм болохоор манай багш маань ерөөсөө тий хүүхдүүдийг чи айгуусан их бэлтгэлээ чи тэгж одоо нөгөө тэгж дутуу игээд байна. Алуу чи нааш тэрийг энийг хий гэж ерөөсөө яалгадаггүй. Харин хосуудыг бол айгүйх тэгж одоо нөгөө шахдаг. Тэгээ нөгөө одоо нөгөө жишээлбэл 7 оны дараа тэмцээн болох гэж ангууд одоо 7 оны дараа тэмцээн боллоо. Одоо та нар нөгөө бусад одоо нөгөө хос биш хүүхдүүдийг ингэж соло хүүхдүүдийг англиад ингээд бас хүүхдүүдийг ингэж бүгдийг нь авч үлдчихэж хагаад ингээд тулчлан ингээд би нэг нэр нь тулчлан ингэж бэлтгэл хийлэгдэг. Тэгээд ер нь бол тэрний хүчинд л ер нь бол өдөө зэрэгтэй явж байгаа. За тэгэхээр ер нь бол яг эх сарангийн хувьд яг хідэн бүжгийн төрөл гэдэг чинь одоо чиний одоо нэг бүжгийн хичээлж байгаа хичээлийн бас нэг бүжгийн нөгөө нэршил айгу олон байгаад гэдэг. Ямар бүжгээр бас яг бүжгэлдэг вэ? Би Монгол бүжиг, спорт бүжиг тэгээ өмнө нь болоод ирэхээр нөгөө энэтхэг бүжгийн улсын аварга энэтхэг бүжгээр ороод цомын нөгөө цом авч исэн Гран При. Тэгээд ер нь бол эднэр спорт бүжгийн дотор айгу юу олон байдал явчихгүй. Спорт бүжгийн дотроо нөгөө латин стандартын 2 ангилдаг чинь энэ нөгөө латинд болоод ирэхээр чача, ромба, самба, жэб, пасадобл гэх 5 төрөл нөгөө стандарт болоод ирэхээр удаа вальс, вени вальс, танго, нөгөө кук степ, удаан фокстрот тэгээд бас 5 ангил чинь энэ дундаа болоод ирэхээр миний хамгийн дуртай нь латин төрөл. Тэгээд энэ 5 бүжигтэд давлалтанд нь дуртай бас стандарт бүжгнүүд нь ч гоё айгүй тайв ингээл урсаад явж идэг. Тэр нь айгүй гоё. За одоо нэг бас Монгол бүжиг тэгэл нэг спорт бүжиг гэдэг тэгэнгүүт ер нь бол хүнд ингээд хоёр өөр бүжиг ингээд бууж байгаа хэл та. Тэгэхээр энэ чиний хувьд энэ хоёр бүжиг хэр ялгаатай вэ? Энэ бүжгийг бүжиглээд энэ бүжгийг хийхээр арай өөр аль нэг хэцүү байдаг ч юм уу? Эсвэл нөгөө нэг яг бүжгээр багасаа хичээлсэн болохоор бас нэг тийм хүнд байдаггүй юу? Спорт бүжиг, Монгол бүжиг ер нь бол төстэй. Тэгээд хоёулаа л одоо нөгөө хурд шаардна, хоёулаа л төвчээр шаардна. Тэгээд ер нь бол нэг амар бүр ингээд дистис ингээд ийм бол ялгаа ер нь бол байхгүй. Ер нь бол яг адилхан гэж боддог. Тэгээд одоо нөгөө хоёр бүжиг маань болоод ирэхээр тийм нэг нь тийм амар хэцүү, нөгөөт нь арай амархан гэсэн. Ер нь бол миний бодоход латин нөгөө спорт бүжиг дундаа латин арай хүнд. Стандарт нь арай гайгүй нөгөө арай удаан болохоор. Гэхдээ бас стандартын ганц хэцүү зүйл нь ингээд нэг аягуулс ойлгох шаардлагатай. Тэгээд одоо нөгөө хос болоод ирэхээр бүр ингээд эргэтэй нь л одоо нөгөө өөрөө хөдөлгөөх юм бол тэрийн эмэгтэй нь мэдэхгүй ч байсан дагаад л хийх ёстой байдаг. Тэгээд нөгөө стандарт бүжгийн бас нөгөө ингэж гараа барьдаг. Гараа ирэнгод энэ юу мөр энэ хуян арай амар өвддөг. Тэгээд энэ дээр айгүй хүч авдаг. Би нөгөө энэ дээр нэг халуун одоо нөгөө тос дүргсэн чинь тэр нь амар өвдөд бараг уйлсан амар өвддөг.
Тэгэхээр ер нь бол бие биений ойлголцоо бол төсвөр төвчээр гэдэг айгуу чухал байна. За хоёулынх нь ярилцах цаг ингээд өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдөр ирээд бидний одоо бүжгийн спортоор хичээлсэн тухайгаа бүжгийн спортоор хичээллэх те ямар байдаг гэдгийг бас нэвтрүүлэг үзэж байгаа хүүхэд багчууд болон те бас нэг хүүхэдтэй эцэг эхчүүд маань ч гэсэн чамайг үзээд хүүхдээс бүжгийн спортоор хичээллэх бас сонирхолтой болсон байх гэж бодож байна. За баярлалаа. Бас намайг энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Тий. Тэгээ чиний цаашдын олон уралдаан тэмцээнд амжилт хүсье илүү тий олон амжилт гаргаарай. За баярлалаа. За үзэгчдээ өнөөдрийн эрүүл өдөр өглөө хөтөлбөр маань зочны цаг маань ингээд өндөрлөж байна. Бүгдээрээ маргааш өглөөнийхөө эрүүл өдөр өглөө хөтөлбөрөөр эргээд уулзцаая. Баяртай.